Монгол хэл уран зохиолын Гомбожоо багштай 10-ын А ангийн хамт олон 1972 онд 34 хүүхэдтэйгээр сургуулаа дүүргэж байлаа. Бидний суралцаж байх хугацаанд олон сайхан, өндөр мэдлэг туршлагатай багш нар ажиллаж байсныг дурсан санахад сайхан байна. Манай ангийн багш Гомжоо маань нэлээд олон ном зохиол, шүлэг бүтээл гаргасан төдийгүй сайн яруу найрагч байсан юм. Хүүхэд залуучуудтай ажиллах онцгой арга барилтай, ангийнхаа хүүхдүүдийг нэгт сул, нийтж хамт олон болон хүмүүжүүлэх чиглэлээр бидэнтэй маш их дотн харилцаатай төдийгүй залуу сэтгэлгээтэй, өөрийн ажилдаа зүтгэлтэй, санаачлагтай, хөгжилтэй, мөн ахуйч самбаатай онцгой хүн байсан юм а. 1990-ад оноос ардчлалын анхдагч Алтан хараа цануудын нэг болж явсан гэлээ. Сургуулийн захирал нацаг дөрж хичээлийн эрхлэгч Үнсэн Жамбал, Жамбал Санжид болд. Мөн бага ангийн багш Дулмаа, Дулсмаа, Бямсуран. Гартаа ганцхан шохоо барьж ангид орж ирээд мэдлээд хичээлээ заадаг. Ухаалаг цөхөөн өгтэй физикийн багш Оргой. Нилээд ширүүн эмшиг төрхтэй боловч шудраг зарчимч шаардлагатай математикийн багш Сумья. Намухан дуутай химийн багш Ичин Хорлоо. Мөн математикийн багш Ригчи, Орос хэлний багш Вашинова болон шугам зургийн багш Алтан Гэрэл, Батмөх, Тойв, Даваа, Даштулан, Маша, Цэрэн Долгор, Дондог, Урмаа, мөн бага ангийн багш Цэрэн Долгор, Цэрэн Давг, Оюун багш, Тамзад болон Болд зэрэг багш нар маань бүгдээрээ л нэр нөлөө бүхий эрдэмтэй, мэдлэгтэй сайхан хүмүүс байсан. Тэд нараараа хичээл залгаж явснараа насан туршдаа бахархан санан дурсаж байдаг юм а бид. 5-ын Е ангийн багш Шархуу гэж байсан. Залуу халаа отрядын гишүүд болж цэргийн ангид хөгжмөнтэй хоол идэж явлаа. Танзаг багштай ус сургийн ажилд ч мөн явж байсан юм а бид. Вьетнамын Хошимин хотын нэрэмжит сургуулиар овгуулсан манай ангийн хүүхдүүдээс гадаадын дээд сургуульд илсэн зөвлөлт холбоот улсын Одесс, Москва, Харьков, эрхүү хотуудын их дээд сургуульд Цэцэгмаа, Нэргүй, Нов, Гамбат, Гомгаров, Утгун тэнгэр. Мөн Румын улсын Бухарестийн их сургуульд сайн чимэг зэрэг 7 хүүхэд. Мөн эднээс гадна 19 хүүхэд дотоодын Монгол улсын их сургууль, шинжлэх ухаан технологийн их сургууль, улсын багшийн дээд сургууль, цэргийн дээд сургууль, ангаах ухааны дээд сургууль болон хөдөө аж ахуйн дээд сургуулиудад дэвшин суралцаж мэрэгжил эзэмшсэн тухайн үеийн төгсөгчдийн дунд нэлээд өндөр үзүүлэлт төдийгүй түүгээрээ бид бахархаж явдаг юм а. Манай ангийн тухайн үедээ буюу 1962-аас 1972 онуудад сургуулиас зохиогддог уртлаг спорт, зуны ажил хөдөлмөр, АСК зэрэг альваарах хэмжээнүүд олон нийтийг хамарсан уралдаан тэмцээнд санаа нэгтэйгээр бэлтгэлд хангаж оролцдог олон авьяас бэлэгтэй хүүхдүүдтэй байлаа. Сургуулийн хэмжээнд 1971 онд зохион байгуулагдсан АСК буюу Авхаалж сэргэлэнчүүдийн клуб тэмцээнд манай ангид дадлагын багшаар ажиллаж байсан багшийн дээд сургуулийн төгсөх ангийн оюутан Отгон Баатар багш маань манай багийг мөн Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Бат баяртай хамтран найруулж манай анги оролцоод тэргуун байр эзэлж байлаа. Спортын төрлөөр манай ангийн Лувсангийн Бата, цог гэрлийн Эрдэнэ цэцэг нар сургуулийн шигшээ багт орж пионер сурагчдын спартакиад болон улс хотын чанартай олон уралдаан тэмцээнд оролцож алт мөнгөн медалийн эзэд болсон байт юм а. Ангийн багш маань дуу хөгжим урлагийн авьяастай хүүхдүүдийг дэмжиж Туулын долгио нэртэй захилгаан хөгжмийн хамтлагтай эстрадын чуулга байгуулж Монголын үндэсний телевизээр концертоо нэвтрүүлж байсныг дурсан санахад сайхан байна. Манай ангид хөгжмийн онол дадлагын мэдрэмж өндөртэй, авьяастай, цэр найдмад ишцэн, бат сайхан, гамбат нараас цахилгаан хөгжмийн хамтлаг маань бүрдэж байлаа. Гослол дуучид нь Эрдэнэ цэцэг нямтулганаар байсан бөгөөд Алтан цэцэг, Лав долоор, Нина нар ардын хөгжим тоглодог охтууд байсан. Энэ цахилгаан хөгжмийн хамтлаг маань олон албан байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд өргөдөн очиж тоглодог байсан. Манай ангийнхан улс хувьсгалын 50 жилийн ойн жил зуны амралтаараа Хинтээ аймгийн Баян овоо суманд малын хашаа барих ажилд ангиараа явж адуу мал хариулж гүйсааж хайрыг эсгэж байсан юм. Бат сайхан өхөр хариулж харин Отгон тэнгэр тугал хариулдаг байсан. Хоёулаа нийлж хашааны баригаад орох хооронд өхөр туглаа нийлүүлж бөөн инээдэн болж бат сайхан адууч нар томилогдож байж билээ. 14 дугаар сургуулийн 1972 оны 12 дахь төгсөлт 10-ын Б анги.
Химийн багш Эчин хорлоо багштай 10 б ангийн хамт олон 1972 онд 38 улаа 10 дугаар ангиа дурсамж дүүрэн тогсож байлаа. Тухайн үедээ манай анги нь сургуулиас зохиогддог урлаг спорт зуны ажил болон нийтийг хамарсан уралдаан тэмцээнд маш амжилттай оролцдог байсан юм а. Биеийн тамир спортоор олон хүүхэд хичээллэж, хөнгөн атлетик, спорт тоглоомод, хоккей болон цан тишүүрийн төрлүүдэд сургуулийнхаа шигшээ багийг бүрдүүлэн манлайлж оролцдог өндөр ур чадвартай тамирчид олон байсан юм. Онцлон дурдвал хишиг ням, мэдрээ нар, сургуулийн хөл бөмбөг, сагсан бөмбөгийн шигшээ багт, харин хоккейн спортоор Баатар, цанын спортоор Алгаа, Пүрэв цогт Чанцал нар хичээллэж, сургуулийнхаа нэрийн өмнөөс пионер сурагчдын спартакиад болон улс хотын чанартай уралдаан тэмцээнд удаа дараа оролцож алт мөнгөн медалийн эзэд болж байсан юм а. Манай ангийн баг нь сургуулиас зохиогддог сагсан бөмбөгийн тэмцээнд 2 удаа, хөл бөмбөгийн тэмцээнд 1 удаа тус авраг болж байсан юм. Хишиг ням хөл бөмбөгийн харин Баатар хоккейн төрлөөр 10 дугаар ангиа төгссөний дараа ажлынхаа хажуугаар тэмцээн уралдаанд оролцож хоёулаа олон улсын хэмжээний мастер гэдэг өндөр нэр хүндтэй цолны эзэд болж төрийн дээд одон медалаар шагнуулсан байдаг юм. Түүнчлэн сургуулиас зохиогдсон багт наадамд 10 дугаар ангитаа төрүүлж харшийн олгонд хамт олноороо оролцож байв. Инх тайван маань гитар тоглож дуулах авьяастай байсан төдийгүй Монголын уран сайхны кинод тоглосон авьяаслаг нэг юм билээ. Улс хувьсгалын 50 жилийн зун сурагчдын амралтаараа Хинтээ аймгийн Баян Овоо сумд хашаа барих ажилд ангиараа явж Монгол ах уй зан заашилтай танилцж адуу мал хариулж гүү үнээ сааж суралцж байлаа. 10 жилийн сургуулаа төгссөний дараа 8 хүүхэд зөвлөлт холбоот улс болон Болгар зэрэг гадаадын оронд суралцаж мэргэжил эзэмшсэн төдийгүй дотоодын ихтэй сургуулийг 10 хүүхэд төгссөн юм. Манай ангийн хамт олонны дотроос эмч 4, инженер 8, багш 3, эдийн засагч нэгтлэн бодогч 6, харин хуульч 4 төрөн гарсан юм. Ангийнхан дундаас маань өөр өөрийн салбартаа алдар нэрээ дуурсгасан нэр хүндтэй хийсэн бүтээсэн ажил эзэмшсэн мэргэжлээрээ манлайлагч болсон олон хүн төрөн гарсан байдаг юм а. Монголын банкны холбооны хаш эрдэнийн одонтой Монгол улсын гавьяат эдийн засагч мэдрээ маань Монголын банк санхүүгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг юм. Тус банкны ерөнхий захирлаар он удаан жил ажиллаж эдүгээ Монголын банкнуудын холбооны ерөнхийлөгч болсон байна. Баатар нь 1970 оноос хоккейн спортоор хичээллэж, улсын аварга шалгаруулалт тэмцээнд 5 удаа, харин хоккейн лигийн 7 удаагийн аварга шилдэг тамирчнаар 18 удаа шалгарч, Монголд тухайн цаг үедээ домог болсон алдартай тамирчин юм а. Хоккейн спортын олон улсын хэмжээний мастер төдийгүй олимпийн алдар одонгоор шагнагдаж байлаа. Хишиг ням маань хөл бөмбөгийн спортоор он удаан жил тууштай хичээллэж, олон улсын хэмжээний мастер цол хүртсэн амжилттай билээ. Пүрэв цогт нь Монгол улсын зэвсэг түвшин Батлан хамгаалах салбарт хариуцлагатай албан тушаалуудад ажиллаж зэвсэг түвшинд 40 жил зүтгэн цэргийн гавьяаны амралтандаа гарсан бэлтгэл хурандаа бөгөөд ховор тохиох 3 үеийн хурандаа нарын нэг билээ. Эдүгээ бид бүгдээрээ гавьяаны амралтаа эдлэн ач зээ нараа хүмүүжүүлэн амгалан тайван амьдарч байна. Манай ангийнхан дундаас өөр өөрийн салбартаа алдар нэрээ дуурсгасан нэр хүндтэй хийсэн бүтээсэн ажил эзэмшсэн мэргэжлээрээ манлайлагч болсон олон хүн төрөн гарсан байдаг. Биологийн ухааны доктор Баясгалангийн сайн чимэг, Батлан хамгаалах удирдлагын академийн захирлаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Санж Жавын Нов, барилгын зөвлөх инженер, ганхарш компанийн захирал Лувсангийн Бата, Монгол улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор Давааж авын Лхавд болохоор мөн Монгол улсын гавьяат холбоочин цог гэрлийн эрдэнэ цэцэг, хуульч улс төр судлаач Цагаан ламын Батнасан нарыг дуртахад мөн таатай байна. Дондовын Адиа 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж өсөөд 1962 онд сургуульд орон суралцж 1970 онд Улаанбаатар хотын 14-р сургуульд шилжин суралцжээ. Тэрээр 1972 онд 10 дугаар ангийг сайн түнтэй төгссөн юм. Ингээд 1977 онд Удаан аж ахуйн дээд сургуулийг дүүргэж Сүхбаатар аймгийн захиргаанд 5 жил, салхитын тариалангийн аж ахуйд 10 жил, Баруун урт хотын тамгын газар нийгмийн бодлогын асуудал хариуцсан төрийн захиргааны түвшинлэр 20 жил. Ингээд нийтдээ 35 жил усад ажиллаад одоо гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа юм а. Түүний энэхүү амжилтыг үнэлж төрийн дээд одон алтан гадас, ардын хурлын 80-90 жилийн ой медалууд мөн хүнс хөдөө аж ахуйн салбар, нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байсан.
төрийн захиргааны тэргүүлэх зэргийн түшмэл цолтой билээ. Санжаагийн алтан туяа 1977 онд санхүү эдийн засгийн техникумд элсэн суралцаж төсвийн нягтлан бодох мэргэжлээр төгссөн. Зэвсэгт хүчний 247 дугаар ангид аж ахуйн дарга тэг 119, за 167, 197, 242, 150, 120 дугаар ангиудад нягтлан бодогчоор 36 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвртэй гарсан. Лувсангийн Бата Монгол Улсын их сургуулийн барилга инженерийн факультетийг иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгссөн магистр цолтой юм. Барилгын зургийн институтэд ахлах техникч, эсхийн дарга, ерөнхий инженер зэрэг ажлуудыг гүйцэтгэж байгаад 1994 оноос одоо хүртэл ганхаарш компанийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрээр 2008 онд мэргэжлийн хүрээнд төсөл техник технологийн шийдэлд үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх хэрэгтэй барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийн зөвлөх инженер цолыг хүртсэн юм. Барилгын үйлдвэрлэлийн салбарт 45 жил онцгой амжилт бүтээл гарган ажиллаж дараах бүтээн байгуулалтуудыг хийсэн байна. Архитект компанийн Эрдэнэтэд байрлах төмөр угаах үйлдвэрийн барилгын зураг төсөл, угсралтын ажил болон сампаар үйлдвэрийн химийн бодисын агуулга, мөн Дархан хотод төмөрлөгийн үйлдвэрийн хийн зуухны барилгын зураг төсөл, бэлтгэц үйлдвэрлэх цех зураг төсөл, нойтон соронзон баяжуулах үйлдвэр ажлын зураг төсөл болон урлагийн үйлдвэрийн барилга. Цаашлаад Монгол Улсын хилийн бүх бомбтуудад цөмийн болон цасраг идэвхт бодис илрүүлэх төхөөрөм суйрлуулалтын зураг төсөл, угсралтын ажлыг хийжээ. Мөн үгэр зогсохгүй жишг имлэг барилга бүтээцийн зураг төсөл, айл баян хувьцат компанийн дэдвэртөө барилгын зураг төсөл, Chana Properties Blue Sky 20 давхар резиденс орон сууцны зураг төсөл, Nissan төвийн өргөтгөл засвар үйлчилгээний төв зураг төсөл угсралтыг, мөн оюу толгой босон ам ахуйн байрны өргөтгөл зураг төсөл угсралт, дэмчгийн хийдийн гол дуган зураг төсөл угсралтаас гадна улсын их дэлгүүрийн өргөтгөлийн ажлын зураг угсралтын ажил зэргийг хийж гүйцэтгэжээ. Тэрээр 6 дугаар 5 жилийн авшгаач тэргүүний барилгачин хүнс хөнгөн үйлдвэрийн яамны хүндэт тэмдэг, Монголын ардчилсан холбооны дээд шагналд эрх чөлөөний одон, Монгол Улсын төрийн шагнал Алтан адас одон, хөдөлмөрийн авьяаны Улаан тугийн одонгоор тус шагнагдаж байсан. 2009 онд ардчилсан холбоонд ардчилсан шудраг ёсыг бэхжүүлэх үйлсэд оруулсан хандвийг нүнлэн талархлын бичгээр шагналсан байдаг юм а. Цагаан ламын Батнасан Хууль цаазын дунд сургууль, намын дээд сургууль, Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуулийг тус төгссөн тэрээр эрх зүйч улс төр судлаач мэргэжилтэй хуульч цолтой илээ. Сүхбаатар дүүргийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Улаанбаатар хотын намын хороонд зохион байгуулагч, дасгийн эрхлэгч, хүн амын бодлого, хөдөлмөрийн яамд хуулийн зөвлөх, эрүүл мэндийн нийгмийн хамгаалал яам, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамд ахлах мэргэжилтэн 2009-с 2011 онд улсын хурлын нийгмийн бодлого, боловсрал, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөхөөр ажиллаж байсан. Хотын намын хороонд мэргэжилтэн, дасгийн дарга, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн, улсын хурлын нийгмийн бодлого, боловсрал, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд зөвлөхөөр ажиллаж байлаа. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудын анхны төслийг боловсруулагч их баригчаар ажиллаж ирсэн ба уг хуулиудыг хэрэгжүүлэх явцад түүний оруулсан нэмэлт өөрчлөлт, шинжилгээг боловсруулах, эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх, олон нийтэд түгээх, сурталчлах ажлыг 40 гаруй жил гардан хариуцаж, өдөө болтол өөрийн бүтээлч үйл ажиллагаа сэтгэлээ зориулж аваа төрийн жинхэнэ албан хаагч билээ. Хөдөлмөрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан 23 хууль, тогтоолын төслийг эцэслэн баталахад өөрийн сэтгэл зүрхээ зориулан ажилласан судлаач Батнасанд Монгол Улсын их хурлын дарга Зандан Шатар өөрийнхөө зүгээс тусгайлан баяр хүргэж байсан юм а. Дорж Намжавын Бат сайхан 1972-оос 1973 онд улсын хэвлэлийн комбинатад ажигч хийж байхдаа Дософийн жолооны курсыг оройгоор төгссөн. Тэрээр 1973-аас 1976 онд Ардын армийн 107 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Мөн 1976-аас 1990 онд Улаанбаатар төмөр замын автобазад жолоочоор ажиллаж байхдаа саятан жолооч нарын игнэнд явж байлаа. 1990-аас 2000 онд Монголын хошин урлагийн академийн ерөнхий менежер байсан. 2000 оноос барилга засварын Баасан Трэд группийн захирлаар одоо хүртэл ажиллаж байгаа юм а. Дорж намын Ганбат 10 дугаар ангид төгсөөд 1997 онд Оросын улбооны улсын Ирхүү хотын их сургуулийг
физикч мэргэжлэр төгссөн. Мөн шинжлэх ухааны академи, цэргийн нэгдсэн дээд сургууль, дөрвөлөх урлагийн дээд сургуулиудад ажиллаж байгаад 2016 оноос 9 Эрдэм ерөнхий боловсролын сургуульд багшилж байгаа юм а. Хоохтой ган долгор. 1972 оноос улсын геодез зураг зүйн газарт зурагч, техникч, ахлах техникчээр ажиллаж байсан юм. Тэрээр 1992 оноос хуваарай хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвртэй гарсан билээ. Даш цэрэнгийн цэрэн надмид. Манай 10 ангийн хамт олонны дотроос Даш цэрэнгийн цэрэн надмид Даваажавын лавг долгорноор 1977 онд гэр бүл болж гал голомтоо асааж байлаа. Өрхийн тэргүүн Даш цэрэнгийн цэрэн надмид маань Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн юм. 1975 онд цэргийн алба хааж ирээд улсын геодез зураг зүйн газар зураач, Эрдэнэт хотын урчуудын салбарын зураачаар ажиллаж байгаад 1980-аас 1984 онд улсын багшийн дээд сургуулийн Монгол зургийн ангийг төгссөн билээ. 1984-өөс 1991 онуудад Эрдэнэт хотын урчуудын салбарын эрхлэгч, Улаанбаатар хотын урчуудын салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. 2004 онд удирдлагын академи төгссөн тэрээр ажиллах хугацаанд судалбар зураг, хөрөг зургаар дагнан ажиллаж байсан юм. Бэлэг улсын зураачтай хамтран усан будгийн судалбар зургийн үзэсгэлэн Бэлэг улсад гаргаж байсан. 1991 оноос монументал чиглэлийн уран бүтээл хийх болж Бурхан багшийн дүрийг гальваникийн аргаар анх бүтээсэн нь Ховдын шар сум Дорноговын хамрын хийдэд залагдсан байгаа юм. Дундгов аймгийн төвд буян нэмхийн хөшөө хүрлээр бүтээсэн байдаг билээ. Охин их маань ээжийнхээ мэргэжлийг өвлөж Айрас нүд гоо заслын эмнэлэг байгуулан ерөнхий эмчээр нь ажиллаж байгаа юм а. Даваажавын лавг долгор. 1979 онд Ангаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг төгссөн. Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэг үйлдвэрийн эмнэлэг мэргэжлийн өвчний диспансерт ажиллаж байгаад 1986 оноос улсын клиникийн төв эмнэлэгт нүдний эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр 29 жил ажилласан. 2019 оноос тэрээр Айрас нүдэд гоо заслын эмнэлэг, Сондра нүдний эмнэлгийн зөвлөх эмчээр одоо хүртэл ажиллаж байна. 1984-өөс 1990 онд нүдний эмчийн тэргүүлэх зэргийг 2 удаа хамгаалсан. Мөн Тайланд улсад нүдний тусламжийн удирдлага зохион байгуулалтаар олон улсын нүдний эмч нарын курс, Богд найрамдах Хятад улсын ФЭКО мэс заслын курст суралцаж мэргэжил дэвшлүүлсэн. Лавг долгор нь 2007 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн клиникийн профессор цолыг авсан байдаг. Эрүүлэг хамгаалахын тэргүүний ажилтан тэрээр мөн төрийн одон дээд шагнал Алтан гадас одон Монгол улсын хүний гавьяа тэмч цол тэмдгүүдийг авсан байдаг юм а. Дүгэрийн Нэна 1976 онд Ангаах ухааны дунд сургууль төгссөн эмч. Мэргэжлээс шалтгааллах диспансерт эмч 1987-оос 1997 онд улсын төлөвлөгөөний комисс, эдийн засгийн хороо, үндэсний хөгжлийн газарт ажиллаж байсан. 2002 оноос Польш улсад уламжлалын эмчээр 20 жил тасралтгүй амжилттай ажиллаж Монголын уламжлалт хангаах ухааны бүх төрлийн зүү, төөнөр, барай засал болон бусад эмчилгээ үйлчилгээг Польшийн ард түмэнд үзүүлсээр байгаа юм. Санжжавын Нов 10 дугаар ангид төгсөөд политехникийн дээд сургуульд сурч байгаад цэргийн албанд татагджээ. Нов албаныхаа гарааг эхэлсэн зөвлөлт холбоот улсын Одесса хотод цэргийн дунд сургууль, харин Москва хотод цэргийн академи, Албаны бүгд найрамдах Герман улсын Гамбург хотод Бундесверийн цэргийн удирдлагын академиг тус суралцсан төгссөн байна. Цэргийн удирдлагын команд, штаб, оператив тактикийн мэргэжилтэй хүн юм а. Зэвсэгт хүчний анги салбарт батальон салбарын захирагч, цэргийн их сургуульд курсын дарга багш, цэргийн академийн захирал, батлан хамгаалах яаманд хилтэс газрын дарга зэрэг албан тушаалд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан байдаг. Бэлтгэл хурандаа байлдааны гавьяаны улаан түгийн одон, цэргийн гавьяаны одон, батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг, улс хувьсгалын болон зэвсэгт хүчний ой медалууд бусад шагналаар шагнагдаж байжээ. Сономын ням тулга. Ягтлан бодогч мэргэжилтэй ням тулга. Нах яамд аж ахуйн эрхлэгч, батлан хамгаалахын яамны анги нэгтгэл салаан захирагч, албаны дарга. Цэргийн дээд сургуульд ичнээ эрх зүй хариуцсан туслах, сургалтын албанд төлөвлөлтийн офицер зэрэг албан тушаалыг хашиж байгаад тэтгэвртэй гарсан. Улсад 36 жил ажилласан байна. Жамсрангийн пүрэвд орж Монгол улсын их сургуулийг эдийн засагч, статистикч мэргэжлэр төгссөн. Тэрээр Сэлэнг аймгийн болон Багнуур дүүргийн байцаагч, ахлах мэргэжилтэн, хилцээний дарга Төв аймгийн Баян дэлгэр сумын засаг дарга зэрэг төр захиргааны ажлыг 15 жил хийж гүйцэтгэжээ. Хувийн байгууллагад 20 гаруй жил ажилласан.
За сүүлд Багнуурын уурхайн дэд захирлын албыг хашиж агаад тэтгэвртэй гарсан байдаг юм. Улсад 42 жил ажилласан Пүрэвдорж төрийн дээд шагнал Алтан гадас одон болон ой медалуудаар шагнагдаж байсан. Ламсурангийн Пүрэв сүрэг 1976 онд улсын багшийн дээд сургуулийн хими биологийн факультетийг хими биологийн багш мэргэжлэр төгссөн. Геологийн төв лабораторид 1976-аас 1978 онд гүйцэтгэгч инженер, 1978-аас 2010 онд уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн химийн төв лабораторид лаборант, хэсгийн инженер, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан юм а. Баясгалангийн сайн чимэг. Сайн чимэг Ромын улсын Бухарестийн их сургуульд суралцаж генетикч мэргэжил эзэмшсэн. Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан 1983-аас 1992 онд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн биобэлтгэмлийн үйлдвэрт хэрэгжсэн нэгдсэн үндэсний байгууллагын үйлдвэр хөгжлийн төслийн нэгжид судлаач, технологич, засгийн эрхлэгч зэрэг ажлуудыг гүйцэтгэж байгаад 1992-оос 1996 онд Румыны шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэн Бухарест хотын их сургуульд судалгаа хийж байжээ. Үүгээрээ тэрээр биологийн шинжлэх ухааны докторийн зэргийг хамгаалсан юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн молекул биологийн секторын эрхлэгч судлаач, биобэлтгэмлийн үйлдвэрийн ерөнхий технологичор одоо хүртэл тасралтгүй 41 дахь жилдээ ажиллаж байна. Болгар, Энэтхэг, Тайланд, Япон, Солонгост мэргэжил дэвшлүүлсэн. Сайн чимэг нь нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд шинэ вакцин биобэлтгэл үйлдвэрлэх технологиг нэвтрүүлэх чиглэлээр шинжлэх ухааны технологийн инновацийн болон олон улсын хамтарсан захиалагт төслүүдийг хэрэгжүүлснээр биотехнологи инновацийн албаны судалгааны ажлын бааз суурь болсон биобэлтгэмлийн үйлдвэрийн үйл ажиллагааг сэргийлсэн. Уламжлалт үйлдвэрлэлийн технологийн урсгалыг зөв болгох, орчин үеийн үйлдвэрлэл лабораторийн тоног төхөөрөмжөд захиалах, суйрлуулах ажиллагаанд оруулахад эрүүл мэндийг хамгаалах технологи, биобэлтгэмлийн үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлагад нийцүүлэн шинжилж, өөрийн эзэмшсэн мэргэжил ажлын туршлагаа зориулан ажиллаж байгаа юм а. 2010 онд татан буugдсан биобэлтгэмлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах. Үйлдвэрийн гол нэрийн 7 бүтээгдэхүүнийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай эрүүл ахуйн халдвар хамгаалал, лабораторийн аюулгүй ажиллагааны дүрм, аргачлалууд дэвшилтэд шинэ технологи үйлдвэрлэл нэвтрүүлэхийн зэрэгцээ үндэсний болон улсын импакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн 200 гаруй бүтээлийг тойруулсан юм а. 2001 оноос донорын цусны сивэнгээс 98% дээш үзүүлэлттэй хүний хэвийн иммуноглобулин 20% альбумины үйлдвэрлэлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн, импортыг орлох бэлтгэлүүдийг эх орондоо үйлдвэрлэж хүн амын хэрэгцээг хангах, хүний нөөцийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Сайн чимэг нь эрүүл мэндийн тэргүүний ажилтан, шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Алтан гадас одон нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдмийн зөвлөлийн гишүүн юм а. Лувсан бадмын сугар сүм 1953 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд Лувсан бадмын 2 дахь охин болон төрсөн. Бага насндаа эцэг эхийн гар дээр өсч хүмүүжээд 1959 онд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод орж иржээ. Амгаланд 4 жилийн 8 дугаар байх сургуулийг 1962 онд орж суралцаад мөн 27 дугаар сургуульд 8 дугаар ангид төгсөж, улмаар 1972 онд нийслэлийн 14 дугаар сургуулийн 10А ангийг төгсжээ. 1972 онд 10 жилээр төгсөөд Дархан хотын политехникумын цахилгааны ангид орж суралцж байсан байна. Ингээд үүнийгээ 1975 оны 4-р сард төгсөж, эрчим хүчний яамны сайдын тушаалаар Дорноговь аймгийн дизель станцад ээлж монтёроор 1 жил орчим ажиллаж байжээ. Улмаар 1976 онд эрчим хүчний яамны сайдын тушаалаар 3-р цахилгаан станцын цахилгаан цэхэд ээлжийн ахлагчаар ажиллаж байсан. 1980 онд Улаанбаатар хотын цахилгаан шугам сүлжээнд шуурхай үйлчилгээ диспетчерийн албанд ээлжийн техникч инженерээр 2009 он хүртэл ажилласан юм байна. Ингээд 2009 оны 4-р сард сугарсаран өндөр насны тэтгэвртэй гарчээ. Тэрээр эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэгтээ одоо гэртээ сургууль цэцэрлэгийн хүүхэд харан хүмүүжүүлж байгаа юм а. Цэрэнгийн Цэрэнжав. Зөвлөлт холбоот улсын Львов хотын Цэрэг улс төр соёлын дээд сургуулийн улс төрийн ангийг төгссөн. Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудад дивизийн суртал нэвтрүүлэгч, ангийн захирагчийн орлогч, сургалт хүмүүжлийн албаны дараагаар 25 жил ажилласан. Цэргийн гавьяаны амралтад гарсан бэлтгэл хошигч билээ.
Хувийн хвшлийн бэлэг компанийн харуулын дарга аж ахуйн менежерээр 25 жил, за ингээ нийтдээ улсдаа 50 жил ажиллаж хөдөлмөрлөж байна. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон хорооны иргэдийн нийтийн хуралд 2 удаа сонгогдож, иргэдийн нийтийн хурлаар сонгогдсон ажиллаж байсан. Баатарчин цэцэг маа 10 жилийн сургуулаа онц түнтэй төгсөж, Зөвлөлт холбоот улсын Одесс хотын политехникийн дээд сургуулийн холбооны инженерийн ангийг дүүргэж 1977 оноос мэдээлэл радио телевизийн улсын хороо, Монголын радио, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн техникийн төв, радио телевизийн хэрэг эрхлэх хороонд нийтдээ 35 жил техникч, инженер боловсон хүчин, хөдөлмөр хамгааллын инженер, мэргэжилтэн хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай билээ. Түр засгаас түүний амжилт бүтээлийг нь үнэлж онц холбоочин Монголын радио телевизийн тэргүүний ажилтан, Монголын үйлдвэрчний эвлэлийн тэргүүний ажилтан, Алтан гадас одон, мөн ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ой медалууд болон Сүхбаатар дүүргийн хүндэт тэгмээр шагнасан юм а. Тэрээр өөрийн нөхөр Дүгрийн рэгдэлтэй 1975 онд Москва хотын Монгол улсын элчин сайдын яамны өргөөнд гэрлэлтэд батлуулж 1978 онд хүү Алтай, 1980 онд хүү Хангай нараа төрүүлсэн 3 ачтай билээ. Дугаржаавын Эрдэнэ чимэг. Эрдэнэ чимэг хүнсний технологич мэргэжилтэй Апу компани Сүхбаатар аймгийн барилга материалын үйлдвэр шаастаны нэрэмжит 3 дугаар эмнэлэгч технологич лаборант болон үйлчилгээний ажлууд эрхэлж байсан юм а. 2016 оноос Сүхбаатар дүүргийн хотын тэргүүний 20 дугаар хорооны хэсгийн ахлагчийн ажлыг 6 дахь жилдээ хийж байгаа юм. Шилдэг хэсгийн ахлагч эрүүл мэндийн салбарын 80 жилийн оюун медаль, хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсан. Эрдэнэ чимэг маань 6 хүүхэдтэй, 16 ач зээтэй, эхийн 1-2 дороодонтой алдарт их билээ. Цог гэрлийн Эрдэнэ цэцэг 1979 онд Монгол улсын их сургуулийг дүүргэж, цахилгаан холбооны инженер мэргэжил эзэмшсэн. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбартаа 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллажээ. Монгол улсын мэдээлэл холбооны үндсэн сүлжээ агарын шугамтай байсан 1979-оос 1999 онуудад Зөвлөлт холбоот улсын тусламжтай аналог радио релэний шугам байгуулахад шин тоног төхөөрөмжийг Зөвлөлт холбоот улсын мэргэжилтнүүдтэй хамтран угсарч суйрлуулах ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулсан анхны инженерүүдийн нэг юм а. Тэрээр ээлжийн инженер, ахлах инженер болон төв станцын даргаар 20 гаруй жил ажиллажээ. 2000 оноос ерөнхий инженерээр дэвшин ажилласнаас хойш Монгол улсын мэдээлэл холбооны үндсэн сүлжээг төрөөс бодлогын хүрээнд үе шаттайгаар шинжилэх, шин техник технологи нэвтрүүлэх бүх үе шатанд тухай бүрдээ анхдагчдын нэг болж гар бие оролцсон мэдээлэл холбооны үндсэн сүлжээний техникийн ашиглалт, технологийн үйл ажиллагааг удирдах ирсэн. Эрдэнэ цэцэг 1995 онд Английн Лондон хотод англи хэлний, 1996 онд Норвегийн Nira компани сургалтын төвд тоон радио релэний, за 1998 онд Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотод сансрын холбооны, харин 2000 онд Канадад VSAT системийн, 2005 онд Хятадын ZTE компанид шилэн кабелийн чиглэлээр мэргэжил дэвшлүүлж, харилцаа холбооны сүлжээ төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх инженерийн зэргийг 3 удаа хамгаалсан юм. Харилцаа холбооны салбарт 40 жил ажилласан хувь нэмрийг нь үнэлж, радио телевизийн тэргүүний ажилтан, онц холбоочин, Монголын цахилгаан холбоо компанийн шилдэг инженер, хүндэт холбоочин, төрийн дээд шагнал хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон болон Монгол улсын гавьяат холбоочин цалгаар шагнагдсан байдаг юм а. 10 жилдээ ижилдэн дассан найзуудаас минь Тэнгэрийн оронд дэвшсэн 18 анд найз байдаг юм а. Та нартай эмгэнэл илэрхийлж, та нар минь бидний зүрх сэтгэлд үрд оршин байдаг гэдгээ илэрхийлье. 10А ангийн Алтан цэцэг, Баатар чулуун, Гомб гарав, Ишцэн, Маша, Нэргүй, Отхон тэнгэр, Цэрэн найдмад, Цэцгээ. 10Б ангийн Алтан туяа, Амгалан, Бадамдорж, Гамболд, Сүхбаатар, Цэнд, Чанцал, Оюун цэцэг, Юура. Бурхан болсон нөхөд маань бас боловсрал, урчуудын эвлэлийн хороо, кино үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, эрүүл мэндийн салбарт амжилттай ажиллаж байсныг бид дурсан санаж байна. Охиндан Баатар чулуун 1954-өөс 2018 он. Цэргийн ерөнхий дээд сургуулийг 1976 онд автотехник механикч инженер мэргэжлэр төгсжээ. 1976-аас 1982 онд Ардын армийн 107 дугаар ангид автожолоочийн сургуульд салааны захирагч багш,
1982-оос 1992 онд улсыг батлан хамгаалахын туслах нийгэмлэгийн авто сургуульд замын хөдөлгөөний дүрмийн багш орлогч захирлаар ажиллаж байсан. 1992-оос 2014 онд Ботхож компанийг үүсгэн байгуулж Монгол улсад анхны жолооч бэлтгэх хувийн авто сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж байсан юм а. Тэрээр авто тээврийн байгууллагад нийт 38 жил жолооч бэлтгэх ажлыг тасралтгүй гүйцэтгэн хот хөдөөгийн 6000 гаруй жолооч бэлтгэх англи зэрэг ахиулах сургалтуудыг зохион байгуулж Монгол улсын тэргүүлэх зэргийн багш байсан юм. Замын хөдөлгөөний дүрмийн заах арга барил туршлагаараа улсын хэмжээнд тэргүүлж замын хөдөлгөөний дүрмийн болон дасгал ажлын картыг боловсруулан Монгол улсын хэмжээнд жолооч бэлтгэх сургалтад нэвтрүүлсэн. Замын цагдаагийн газрын мэргэжил техникийн хэлтстэй хамтран 2012 онд замын хөдөлгөөний дүрмийн тайлбар ном бичиж хэвлүүлсэн нь Монгол улсын хэмжээний авто сургууль курсуудын багш болон сонсогчдын гарын авлага болгосон байдаг юм а. Баатар Чулуун агсны гэргий Цэрэнд эдвэртийн дурсамжаас дурдъя. Бид 2 хүүхэд 6 ач зээтэй. Ач зээ нарынхаа сурлага хүмүүжүүлэлт хамгийн их анхаарал тавьдаг хайртай өвөө байсан юм а. Авто сургуулийн үйл ажиллагаа явуулах хугацаанд найз нөхөд ангийн хүүхдүүд болон тэдний үр садан үе залган суралцуулж олон 10 хүнийг жолооч болгосон. Найз нөхөд хамт олон шав нарынхаа баяр жаргал зовлон үнэг альва арга хэмжээ зохион байгуулахад чин сэтгэлээс ханддаг ангийн хамт олонныхоо хамгийн түрүүнд л явдаг хүн байлаа. 2012 онд Ботхож авто сургууль нь улсын тэргүүний авто сургуулиар шалгарч өргөмжлөлөөр шагнуулсан ч өөрөө шагналт дургүй хүн байсан. Төгссөн мэргэжлээрээ үнэнчээр ажиллаж олонний талархлыг хүлээсэн хүн байлаа. Жамингийн гомб гаруй 1954-өөс 2018 он. Цэргийн ерөнхий дээд сургуулийг ерөнхий цэргийн команд, Оросын холбооны улсын Фрунзийн нэрэмжит цэргийн ерөнхий академиг, оператив тактик командын офицер мэргэжлэр төгссөн. Тэрээр цэргийн шинжлэх ухааны магистр, цэргийн шинжлэх ухааны дэд профессор цол хамгаалсан. Зэвсэг хүчний анги салбарын захирагч, штабын даргын орлогч, захирагчийн 1-р орлогч, штабын дарга, нэгтгэлийн оператив тасгийн дарга, мөн Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академид багш зэрэг хариуцлагатай албан тушаалуудад ажиллаж, зэвсэг түвшинд 35 жил зүтгэсэн цэргийн гавьяаны амралтандаа гарсан бэлтгэл хурандаа байлаа. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага хорооны иргэдийн нийтийн хуралд 2 удаа сонгогдож, иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан юм а. Монгол улсын төрийн дээд шагнал, байлдааны гавьяаны улаан түгийн одон, цэргийн гавьяаны одон, эрх чөлөөний одон, байлдааны медаль, зэвсэг хүчний Ахмад дайчин, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Батлан хамгаалахын яамны хүндэт тэмдэг болон дайчин алдар 1, боловсролын яамны жуух бичиг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдэг болон бусад ойн медалиудаар шагнагдаж байжээ. Дэндвийн иш эзэн 1954-өөс 2008 он. Монгол Улсын их сургуулийг радиофизикийн ангийг 1977 онд төгсжээ. 1977-оос 1988 онд Төв аймгийн Баян Дэлгэр сумын Нацаг доржийн нэрэмжит улсын тэргүүний 8 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч захирал, 1988-аас 1991 онд Төв аймгийн Борнор сумын 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, 1991-ээс 1993 онд Улаанбаатар хотын Багнуур дүүргийн 10 жилийн 66 дахь сургуульд мөн хичээлийн эрхлэгч, 1994-өөс 2000 онд Багнуур дүүргийн хүүхдийн төв, боловсролын төвд ахлах арга зүйч, 2001-ээс 2008 он хүртэл Багнуур дүүргийн боловсрол зохицолбор сургуульд мэдээлэл зүйн багшаар ажиллаж байсан юм а. 1976 онд эхнэр Шагдар Жавын шүрэн цэцэгтэй гэрлэж 3 охин 1 хүүтэй болжээ. Эхнэр шүрэн цэцэг нь 1979 онд Монгол Улсын их сургууль төгсөөд нөхрийнхөө хамт Төв аймгийн Баян Дэлгэр, Борнуур сумдуудад багш, Улаанбаатар хотын Багнуур дүүрэгт мөн багш, Засаг даргын тамгын газарт боловсрол хариуцсан мэргэжилтэн зохицолбор сургуульд багшаар ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан байдгийг. Эрцэнгийн гэргий шүрэн цэцгийн дурсамжаас дурдъя. Бид хоёр 32 жил маш сайхан амьдарч байсан. Охтууд маань бүгд багш болсон. Хүү маань компьютерийн сүлжээний удирдлага, нэг охин маань холбооны мэргэжилтэй юм а. Хүүхдүүд маань бүгдээрээ тусдаа гэр бүл зохиогоод сайн амьдарцгааж байна. Эрцэн маань гитарыг маш гоё тоглодог байлаа. Баян Дэлгэр суманд мөнгөн өчиг гэдэг хамтлагт хөгжим тоглож, ятаг, шанз, баян хур, аккордеон болон захилгаан хөгжмийг маш сайн тоглодог.
Сургуулийнхаа концертыг найруулж сумандаа байгууллагуудын концертод сургууль маань байнга төрүүлдэг. Эцсэн маань сумын аврах хөгжимчин болдог байлаа. Бас спортоор маш сайн хичээлдэг. Загсан бөмбөг, волейбол тоглодог. Харин сүүлийн үед шагаа харавдаг болсон байсан юм. Шагаан тойрон болоход л түүнд дандаа 100 болгон явдаг байлаа. Шагаан харвааны тэмцээний хүрэл медальтай. Оюутан байхдаа хөдөө ажиллаар суманд очиод бас барилдаж үтсэн зэрэг сайхан дурсамжууд зөндөө байдгиймаа гэж хуучилсан юм аа. Нямдоржийн нэргүй 1954-өөс 2008 он. Нэргүй Эрхүү хотын улсын их сургуулийн хэлний бэлтгэл, Москва хотын төмөр замын дээд сургуулийг төгссөн. Төмөр замын тээврийн инженер эдийн засагч мэргэжилтэй юм аа. 1987 онд марксизм, ленинизмын улс төрийн дээд сургууль, 1989 онд Зөвлөлт холбоот улсын Москва болон 1993 онд Японы JICA-д мэргэжил дэвшлүүлж байлаа. 2002 онд удирдлагын академи бизнесийн удирдлагын менежерээр төгсөж байсан. Тэрээр 1981 оноос хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөнд эдийн засагч, төлөвлөгөө эдийн засгийн хэлтэс инженер эдийн засагч, ахлах инженер эдийн засагч, ашиглалтын секторын дарга, ахлах инженер эдийн засагч, төлөвлөгөө эдийн засаг тайлан тоо бүртгэлийн албаны дарга, эдийн засгийн асуудал хариуцсан менежер, эдийн засаг маркетингийн албаны дарга, нэгдүгээр орлогч даргын туслах, зэрэгжүүлэн хамгаалах албаны эдийн засагч зэрэг хариуцлагатай удирдах албан тушаалуудыг 27 жил хашиж иржээ. Нэргүй Зөвлөлт холбоот улсын зам харилцааны яам жуух бичиг, Зөвлөлт холбоот улсын зам харилцааны яам хүндэт үнэмлэх, Зөвлөлт холбоот улсын хүндэт төмөр замчин, Монгол улсын хүндэт төмөр замчин, Монгол улс санхүү эдийн засгийн яамнаас эдийн засгийн тэргүүний ажилтан зэрэг цол тэмдгүүдийг гардан авч байлаа. Нямдаржийн Отгон тэнгэр 1954-өөс 2020 он. Отгон тэнгэр 10 дугаар ангиа төгсөөд хугацаа тесэргийн алба хааж ирээд кино үйлдвэрт туслах ажилчнаар орж ажиллаж байгаад Зөвлөлт холбоот улсын Москва хотын кино урлагийн дээд сургуульд суралцжээ. Тэрээр кино зураглаач мэргэжил эзэмшсэн байсан юм. Дээд сургуулаа төгсөж ирээд телекино үйлдвэр болон Монгол кино үйлдвэрт баримтат киноны оператораар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан. 1983 онд Гарт Магнай уран сайхны киноны зураглаачаар ажиллаж байжээ. Даш цэвгийн оюун цэцэг 1955-аас 2017. Оюун цэцэг 1955 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын 1-р амаржих газарт Даш цэвгийн 3 дахь охин болон төрсөн юм. 1973 онд Шинжлэх ухааны академийн сорилын биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан, 1976 онд химийн хүрээлэнд шилжин ажилласан. 1977 онд улсын багшийн дээд сургуулийн байгаль нийгмийн ухааны факультетэд орж суралцсан, 1981 онд хими биологийн багшийн мэргэжлийг эзэмшжээ. Оюун цэцэг 1981-ээс 1995 он хүртэл Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа эрдэм шинжилгээний Эрдэнэ лабораторид химчээр ажиллаж байжээ. 1994 онд Их Британи улсад англи хэлний дамжаанд суралцсан төгссөн байна. 1996-аас 2010 онд Тинүн компанийн гүйцэтгэх захирал, 2001-ээс 2003 онд Оросын холбооны улсын Кемерово хотын дээд сургуулиудын Монголын элч төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Тэрээр нөхөр охины хамтаар амьдарч байсан юм а. хайрын анхны дурвас бэхэн өсөж бүтгэрсэн ширээний ард сэлсэн үг бүхэн түүхүүгийж чиний тухай боддог
хайрын дуу болж шигэлнэ Өрдөөдсөн хаваа Сургуулийн хаалгыг хааж Уян болсон дуугаа Ангааран дуудсуусан Бэйбэнэ түшин Далдгунга мартацгааж Нэг ангийн хүүхдүү Тоотой хаврыг үтлээ Он цагийг хамт туусан ангийн охтуу Он цаг хамт байсан ангийн хүү Наахтаж гүйсэн Уйдингийн найзууд мэн Насан туршаа Нэг ангийнхаа Он цагийг хамт туусан ангийн охтуу Он цаг хамт байсан ангийн хүү Наахтаж гүйсэн Уйдингийн найзууд мэн Насан туршаа Нэг ангийнхаа Дурсамж зургаан татуулхан Сэтгэл минь уйман догдож Өгсөх өдрийн мөчн Нар минь хулчин хонсон Маргааш бидний хүнгийн Бас баярын өдөр Миний мэдэх ангийнхан Шиний мэдэх найзууд Цагийг хамт туусан ангийн охтуу Он цаг хамт байсан ангийн хүү Наахтаж гүйсэн Уйдингийн найзууд мэн Насан туршаа Нэг ангийнхаа Цагийг хамт туусан ангийн охтуу